За сайн байцгаана уу хүүхдээ. Багш нь ээлжид шатрын хичээлээр зааж өгье. За бүгдээрээ багшаа дагаад хэлээрэй. Дагаад уншаарай. А, Б, С, Д, Е, F, G, H 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Энэ юу вэ? Шатрын үсэг тоо боловч шатар байрлуулга томьёо юм аа. За ингээд багш нь та нартай шатрын тухай хэлэхэд шатар хаанаас үүсэлтэй юм бэ? Дэлхийн нийтрийн шатрын тухай ярихдаа шатар энтхгээс үүсэлтэй, Монголоос үүсэлтэй гэж ярьдаг. Тэгвэл Монголоос үүсэлтэй гэж сүүлийн үе шатрын тухай ярьж байгаа. Яагаад гэвэл 300-400 жилийн өмнө шатар тогтолж ирсний баталгаа шатар чулуун хөшөө гэж Баян аймгийн Эрдэнэ цагт цумын нутагт одоо байдаг. Энэ бол шатрын түүх. Яагаад сайн юм уу? Тэрнээс гадна Монгол ардын үлгэрт жоохон хүү шатар тавиад ноёныг хожиж улсаа хам аварчижсэн түүх бас байдаг. Энэ мэдчлэн шатрын тухай манай монголчуудын өв соёл зөндөө олон зүйл байдаг. За ингээд багш нь танарт одоо шатрын бодлоготой танилцуулнаа. За хараа бүгд энд юу вэ? Харын дөрвөн төрсөн. Цагааны хоёрхан төрсөн. Та нар аль нь хожим гэж бодож байна? Бодвол дөрөв байгаа нь хожгаа гэж бодож байгаа. За одоо харцгаая. За юу вэ? Нэрлээрээ харын ноён, харын тэмээ, тэрэг хүү гэсэн дөрвөн байна. Цагааны зөвхөн ноён хүү хоёр. Сайн бод аль нь хожим харагдчих. Ганцхан нүдлээ цагаан нь хожиж. За хараа юу? Аль нь нүгэл хожих вэ? Ноён нүгэл хожих нь уу? Хүн нүгэл хожих нь? Хоёр юм ээ. Анхаараарай. Нэг нүдлийн мад. Хүн нүлээ. Хүүгийн үгдгэлээ ноёныг цад гэдэг. За цагааны хүү харын ноёныг цодлсноо. Энд шатар маань дуусч. Яагаад? Харын ноён нүх нүдэл болчихжээ. Энэ дээр боол ноёнтай айлбал, энэ дээр боол ноёнтай айлбал. Тийм учраас энийг хожил гэж нэрлэдэг. За одоо дараагийн бодлого тайлбарч өгье. Хөлөг-дээр харын ноён, цагааны ноён, харын хоёр морь, цагааны хоёр морь байна. Аль нь хожих вэ гэдэгтээ хараарай. Аль нүдлийг зөв онч хийсэнд хождог. За ингээд энэ нэг нүдлийн мад учраас багш нь та нарт нэг удаа яаж нүгж матлахыг хөгжүүлье. За цагааны морь Д-гийн 7-оос Д-гийн 6 руу нүүлээ. Яаж ноён шиг ноён шалж байна. Морины шалаа. Ноён яах вэ? За хараа. Энэ ноён бол энэ морины нүүдэл байна. Энэ бохор яах вэ? Дахиад энэ морины нүүдэл байна. Ишээ нөхөд энэ морины нүүдэл. Тэгэхээр хараа ноён яасан бэ? Хашаач нүүдэлгүй матанд оржээ. За энийг нэг нүүдлийн мад гэдэг. Мориор яаж нүдийг багш нь та нарт зааж өглөө. За дараагийн бодлого багш нь зааж. Түрүү багш нь та нарт морины яаж мад хийх вэ гэж зааж өгсөн. Одоо тэмээгээр яаж суулгах вэ гэдгийг зааж өгч чинь нэг нүдлийн мад. За хараа явж байна. Харын ноён, харын тэмээ хоёр бод байна. Цагааны ноён, цагааны тэмээ бас хоёр шиг юм байна. Тэгэхээр аль нь нөхөлөө хүмүүсээс хараарай. Ноён тэмээ юу? Тэмээ юу? За цагааны тэмээ маань Ашийн 3 дээр байгаа тэмээ. Жигийн 2 дээр очлоо. Яаж юм? Харын ноёныг дуг гэлээ. Одоо харын ноён хаашаа явах вэ? Энэ дээр булаа ноёнтой айл болохгүй гэж ярьдаг. Энд болохгүй. Тийм учраас энэ яаж юм? Мад болжээ. Энийг нэг нүдлийн мад багш нь та нарт тэмээгээр яаж нотлохыг зааж өглөө. За дараагийн бодлого тайлбарч өгье. Одоо яах гэж байна? Харын ноён, харын тэмээ, харын хоёр хүү байна. За ингэсэн хоёр хүү сундлаа гэж нэрлэдэг шүү дээ. Нэг нь өмнө орсон хүү сундлаа хүү гэж бас нэрлэдэг. За цагааны улаан зэрэг ноён, цагааны хүү. Ганцхан хүүтэй цагаан ноён байна. 3 бодтой 2 хүүтэй 1 бодтой харан ноён байна. Аль нь очихлоо?
Сайн хараарай миний хүүхдүүд. Аль нь хожим харагдаж байна. За тэгвэл хэн ухаардаг, хэн зөв нүсэнд хождгоо. Сайн хараарай. Цагаан нүгэд нэг нүдлийн мад болно. За багш нь үргэлжлүүлье. Цагааны хүү Б-ийн 6-аас Б-ийн 7 руу нүүлээ. Харын ноёныг юу гэдэг вэ хүүхдүүдээ? Цод гэдэг. Хүүгээр болохоор цод. За тэгвэл харын ноёныг цодолсноор маань яаж вэ? Нүг газар болжээ. За энийг хүүгээр цод буюу хүний мад гэж нэрлэнэ. За хүүхдүүдээ хичээл анхаарсан баярлалаа. Энээс хойш та нар маань хичээлийн сайн үзээд багшаараа хийснийг дахин хөлгөн дээр өрснөө буулгаад энэ матнуудыг бүр цээжлээ өөрийн болгоод ээж аавдаа найз нөхдөд яаж мадлдаг тухай зааж өгөөрэй.